Баялаг техник дэмжин нэвтрүүлгийн баг Сэлэнг аймаг Сүхбаатар хотод хүрэлцэн ирээд байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээ бэлтгэхээр Сэлэнг аймгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Сэлэн гутлын үйлдвэрийг зорио ирээд байна. Сэлэн аймгийн Сүхбаатар хот нь төмөр зам болон авто замын гол цангилаа нутаг бөгөөд хөлийн байнгын чухал гарцын нэг юм. Мөн Сэлэн аймаг нь Монгол орны газар тариалангийн голлох бүс нутаг юм аа. Өдгөө сэлэнгчүүдийн хөдөлмөрөөр бүтсэн брэнд бүтээгдэхүүн болон удсан загас хэмээлийн талах зүгийн балвал энтхийн брэндүүд. Тэгвэл сүүлийн жилүүдэд мөнх шүтэн компани үйлдвэрлэдэг Сэлэнг гутал, Годон гутал аймаг орон нутгийнхаа бас нэгэн брэнд болоод удажээ. Ер нь 9 жилийн хугацаанд бол бид нар чинь анх хоёулахнаа эхлээд ойжсэн тий. Энэ өөрөө гар урал 100% энэ хандмейд чинь маш цөөхөн хийн. Тэр хэмжээгээрээ л одоо ингээд баг-багаар үйлдвэрлээд өнөөдрийг хүрч байгаа. Тэгээ бидний ураа бол одоо Сэлэнг гутлаар дэлхийг хамгаалъя гэж одоо том ураа тавиад дэвшүүлээд ажилладаг энэ алсын ханааныхаа дагуу явж байгаа маань бас зарим одоо амжилтанд хүрж байгаад бол их бахархалтай баяртай байдаг. Миний өмссөн байгаа энэхүү гутлыг үндэсний үйлдвэрлэгч Сэлэн гутлын үйлдвэрийн хамт олон уралсан байгаа. Монгол орныхон цагуур орчин нөхцөл тохируулж үйлдвэрлэлийн явуулдаг тус хамт олон Сэлэн гутлаар дэлхийд хамгаалах зорилготой. Энд зорилгоо биелүүлж эхний ээлжинд Канада улсад гутлаа экспортлохоор болсон байгаа юм. Ингээд эх орондоо баялаг бүтээж байгаа Сэлэн гутлын үйлдвэрийн хамт олонтой хамтдаа танилцгаая. Мөнх шүтэн компани нь өдгөө 9 дэх жилдээ Сэлэн аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон Сэлэнг гутал, Годон гутлыг үйлдвэрлэж байна. Ингэхдээ Монгол орны цагуурын нөхцөлд тохируулан түүхийн эд материалаа сонгодог байна. Тухайлбал Годон гутлыг нарийн цагаан Монгол эсгийгээр доторлдог учраас маш дулаахнаас гадна хөлд хөнгөн байдлаараа давуу талтай. Монгол эсгийгээр гутлыг доторлоход төрөө сууж хэлбэрээ алддаггүй бас нэгэн онцлогтойг Сэлэнг гутлын үйлдвэрийнхэн онцлож байлаа. Энэ мэтчлэн эх орны үйлдвэрлэл эрхлэгчид Монгол орны цагуурын нөхцөлд тохируулан дулаан чанартай Годон гутлыг үйлдвэрлэж дотоодынхон зах зээлд нийлүүлж байна. Оросын гутлыг бол яг хором шиг ингээ босоод ирж байгаа төрийн нугалдарч унддаг. Оросын гутал чинь бол яагаад ч нугалраад ороод ирж байгаа. Одоо маань тийм засварын гутлаад аюул их орж ирсэн. Жил болоод орж ирж байгаа гутлнагч байна. 2 жил болоод орж ирж байгаа гутлнагч байна. Тэн чи ерөөсөө уул манайх дотрын л өөрчлөөд Монгол хүн хийж байгаа болохоос яг л тэр хоёр технологи нь яг л тэр бүрээдүүдийн хийдэг тэр одоо үдийн гутлын үйлдвэрүүд хийдэг бүх технологиор хийж байгаа л та. Монгол дотоодын гутлын үйлдвэрүүд бол гадна талдаа өстэй янз бүрийн одоо үсээр ингэж дулаан гутал гэдэг нь бол антагчлаа шүү дээ гаднаа өстэй гутал нь. Тэгээ ийм зах зээл дээр бол цэвэр Годон гутал гэдгээр л ялгааж байгаа юм да. Тэр год гэдэг тэр материалаар л гутлаа үйлдвэрлээд төрөл бүрийн загвараар үйлдвэрлээд хэрэглэгчдийн сонирхолд одоо тэр хүсэл таашаалд нийцсэн загваруудыг үйлдвэрлэл гаргаж байгаа. Энэмгээрээ л бидний давуу тал. Энэ арьсан дээр байгаа үс бидний давуу тал байна. Сэлэнг гутал, Годон гутлын үйлдвэр нь эрэгтэй эмэгтэй хүүхдийн гутлуудаа энгийн гоёлын урд богино төрүүтэйгээд л бүх л загвараар үйлдвэрлэж байна. Мөн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага болоод дэлхийн зах зээлд өрсөлдөхөд тохиромжтой шин загваруудаа үйлдвэрлэж эхэлжээ. Шин загварын Годон гутлыг уламжлалт унтын технологиор 100% гар аргаар хийх бөгөөд улалгааны хувьд эрзэнэн улыг шинээр хийж өгсөн байна. Ингэснээр гутлын ул норж чанараа алдахгүй, халтирч булгахгүй зэрэг олон давуу талуудыг бий болгосон гэж байна. Энэ ичхий чи одоо ингээ жоохон нойтон загсанд өмсгөл дотогч байгаа чих зогч байдаг. Энэ норчдаг. А энэ бол одоо ямар ч юм норх үндэслэл байхгүй болчихж байгаа байхгүй. Улмал цаажрал энэ маань технологи. Тийм бид нар анх орчин технологиор хийж байгаа л ямар ч төрийн юм өндөр болгоё, юу болгоё, босоо болгоё. Тэгээ энэ ингэж босоод ирэхээр тэр нугаларч энэ ингэж олон нугалараад ирэхээр энэ сорнууд нь очиж байгаа байхгүй. Тэгэхээр цаад ажил нь гарч ирээд нэг хааштай халтрахаа юм болчихсон. Сэлэнг гутлаар дэлхийг хамгаалъя гэж цаашдын зорилгоо тодорхойлсон тус хамт олон шин загварын Годон гутлаа дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхээр зэхэж байна. Эхний ээлжинд Канада улс руу албан ёсоор экспортлохоор болсон бөгөөд цаашид Европын орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгааг тус компани захирал онцлож байсан. Албан ёсоор одоо Канада руу гаргахаар бүх бэлтгэлээ базаагаад ерөнхийдөө энэ жил бол нэг юм 10 жилийн ойгоо ухтаад нэг юм тэр Японы болон бусад гадаад орнуудын хүйтэн сэрүүн бүс нь нөхцөл нь болохоор нэг чиглэг байдаг. Тэгэхээр энэ үнти гэдэг энэ технологи маань өөрөө юм эсгий авчурахтай юм чигэн дээр бол чигтэй үед өмсөх юм зохисгүй гутал байдаг болохоор бид нар арай өөр технологиор юм чигэн дээр гიშгсэн ч одоо ийм ултай сайн чанарын эрдэнэ алтардаггүй сайн ултай ийм гутал үйлдвэрлээд энэ
гадаад руу гарах, гадаадын зах зээл рүү гарахын зорилго руугаа одоо ажиллаад одоо ерөнхийдөө нэлээд ажлууд хийгдээд бэлэн болоод явж байгаа. Магадгүй бид годон гутал дотроо илүү дулаан одоо дотортой хоньны ноос нэхийн дотортой гадуураа годон одоо бас дахиад өстэй амьтан чин гаднаад өстэй байж дулаахан байдаг. Ийм готлуудаар одоо бол улам илүү дулааны чанарыг бол ахиулаад ингээд бас дэлхийг эзлэх тий ийм одоо аюул том мөрөөдөлтөй байдаг. Тус гутлын үйлдвэрт хийж бүтээх чин хүсэлтэй хөдөлмөрч залуус ажилдаг. Тэдний нэг бол мастер гуталчин Нацагд орчин. Түүний хувьд сэлэн гутал годон гутлын үйлдвэртэй 8 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Годон гутлыг хийхэд нэг бүрчлэн гар аргаар үйлдвэрлэдэг учраас тодорхой цаг хугацаа зарцуулахаас гадна өртөг өндөртөө бүтдэг гэж байна. Яг манайх захиалгаар гутлыг хийнэ гэдэг. Захиалга ер нь бол ажил багтаа үед бол 72 цагийн дотор гутлаа гарна. 2010 он манд орж манайхаас судалдаж авч ирсэн хүн энэ жил одоо гутлаа барьж орж ирж байсан. Тэгэхээр 7 жилийн дараа харахад бол жишээлх юм бол ер нь давгүй эргээгээд сайхан шинэ болгоос эргээж болохоор гутлууд орж ирсэн л дээ. Хэрэглэгчдийн хэдийний танил болсон сэлэн гутал годон гутлын үйлдвэрийг зорж ирэх хүмүүс олон. Тэр дундаа урлаг спортын одууд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих болсныг ч үйлдвэрийн хамт олон хэлж байна. Биднийг сэлэн гутал годон гутлын үйлдвэрт очих үед Сэлэн аймагт аялан тоглолтоо хийж явсан Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Харан амтлын Шуука буюу Чулуунбат үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийж байхдаа таарсан. Түүний хувьд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн чанаржиж байгааг онцлоод үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байсан юм а. Сэлэн рүү орж ирэхэд ийм рекламын самбар байдаг. Гутлын самбар байдаг. Годон гутлын одоо ийм сайхан гутал хийдэг. Тэгээ би ер нь гутлаа авъя гэж бодоод ирсэн. Тэгээд үнэхээр гой гутал хийд юм байна. Канад руу, гадаад руу одоо энэ гутлаа гаргахч залуучууд манай ажиллаж байгаа юм байна. Би тэгээд одоо энэ гутлыг авахар шийдээд зогсож байна. Би өөрөө загас хөрсөнд их явдаг. Тэгээд аялан тоглолтын тэргээр явахад бас хөлөөсөө их таардаг. Тэгээд яг миний одоо сонсон гутал байна. Тэгээд би энэ гутлыг авахар шийдлээ. Манайхан ч гэсэн хөдөө орон нутаг баригадаар явахдаа бас эндээс ирж ийм сайхан ус чигний хамгаалттай гутал авч өмсөрөө цөмөрөө. Тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг утгаараа цөмөрөө эндээс ирж авъя гутлаа. Тэгээд бүгдээрэнд нь уриалж байна. Би өөрөө хөдөөгөөдөө явдаг хүн сэлэн годон гутлыг авч өмссөн. Хөлд их хөвтэйхэн зөөлөн хөнгөн ийм гутал байна шүү. Тэгээд та бүхэн маань үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж сэлэн годон гутлыг сонгоорой. За энэ үйл би сэлэн брэндийнхаа годон гутлыг одоо хэрглэж одоо энэ өвлийг өнгөрөөж байна. Годон гутлал үнэхээр одоо энэ сэлэг брэндийн годон гутлал одоо үнэхээр дулаахан хөнгөн сайхан гутал байна. Сэлэг годон гутал илүү. Өнөөдөр бас сэлэн гутал үйлдвэрийн маань 21 аймаг бас мэдээд 21 аймаг болоод Улаанбаатар хотод бас хүмүүс монголчууд маань нэлээд мэддэг болчлоо. Энд бас бахархмаар сайхан байдаг. Дээр нь хамгийн сайхан бахархмаар зүйлүүд бол манай орон нутгийнч бай, одоо олонд нэртэй одоо энэ төрийн өндөр бас чухал алба хашдаг хүмүүс маань өөрсдөө манай гутлыг чанарт итгэж ирж үйлчлүүлдэг, худалдаа авдаг. Өнөөдөр л их чинд одоо авиач одоо Монгол улсын авиат одоо ийм сайхан одоо эрхэм алдар цолтой хүмүүс ирж гутал сэлэнгэд ирснийх сэлэнгийн утсан загаас талах гэдэгтэй адилхан сэлэн гутлаар нь ороод гараад гутал худалдаж авч ин тэ. Эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг илүү авч байгаа нь бас хоёр талтай тийм. Нэгдүгээрт манай үйлдвэрийн сайн чанартад итгэж байгаагаас гадна тэр хүмүүсийн эх оронч сэтгэлгээ бас байгаад бас аюул баярлж яадаг. Манай улс жилд хэдэн мянгаар тоологдох цаа бугийн годон гутлыг импортоор оруулж ирдэг. Тодорхойлбол Оросын улбооны улсаас годон гутал импортоор оруулж ирэн борлуулдаг нэг лангуу жилдээ 2000 годон гутал борлуулдаг гэсэн албан бус судалгаа байна. Нэг годон гутал 600-аас 750 мянган төгрөгөөр борлуулагддаг гэж тооцвол хамгийн багадаа 1.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол зөвхөн нэг лангууны борлуулалт. Тэгвэл бид энэ мөнгийг эх орондоо авч үлдэх боломж байгааг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр дамжуулан уламжилж байна. Манайх энэ гар урлалын зүйл чи өөрөө тэгж олон мянгаар энэ массын үйлдвэрлэл хийх боломж байхгүй. Анханаас нь хүн цөөн байсан. Одоо хүнээ нэмэл өдий хүртэл явж байна. Энд бол чанар анхаарна. Ягаад гэвэл энд бид нар хийж байгаа юм чинь буцаад бид нар дээр ирэхгүйгээр хийхийн төлөө дээр нь бол бидний бас сэтгэл байдаг. Тэгээ өөрсдийн гутлыг бол тэгж засвараар битгий ирээсээ илүү сайн чанартай хийхийн төлөө чанар руугаа анхаарч л ажилладаг.
Хэрв үзэгч та сэлэн гутал годон гутлын үйлдвэрээс гутал авсан тохиолдолд танд 1 жилийн баталгаа өгөхөөс гадна засварын үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм. Мөнх шүтэн компани сэлэн гутал годон гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн шөнийн захын 4 давхарт 473 дугаар павильонд борлуулагдж байна. Үзэгч та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 96 44 3 40 88 80 50 41 дугаарын утсанд холбогдох боломжтой.